Сарах 127 наслаад Хянан оронд байхдаа Хеврон хотын ойролцоо Херьят Арба хотод өөд болоход Авраам үйлэн хайлан гашуудлаа. Авраам эхнэрийнхээ цогцоос салж Хит овг аймгийнхан дээр ирээд эхнэр маань саяхан өөд болчихлоо. Би танаа нутагт нүүдлэн ирсэн харийн хүн учраас өмч газар байхгүй. Тэгээд одоо эхнэрээ ч оршуулах газаргүй байна. Надад нас нөхцсөн хүнээ нутаглуулах газар худалдана уу гэж хэллээ. Хит овг аймгийнхан түүнд хандан. Эрхэм хүндэт ноёнтоо та бидний үгийг болгоож хайрлана уу? Та бидний дунд нэр хүндтэй эрхэмсэг хүн болсон. Манай газар нутгаас хамгийн сайн хад уулыг шилж аваад эхнэрээ оршуул. Эрхэм хүндэт танаас булш мөнхнө харамлах хүн алгаа хэмээн хариуллаа. Үүнд нь Авраам талархан Хит хүмүүсийг хүндэтгэн өмнө босож мэхийгээд. Хэрв та бүгд надад эхнэрээ оршуулах газрын зөвшөөрлөгч байгаа бол би бас нэг юм гоё. Цухарын Ефрон гэгч хүний өмч газар болох Тариан талбайн зэрэгэлдээ орших Мах Пилах гэдэг газар хадан булш бий. Би түүнийг худалдаж авъя. Та бүгд миний өмнөөс зуучилж өгнө үү? Хэрв түүнийг зөвшөөрвөл би олны өмнө үн өртгийн төлөөд тэр газрыг авъя гэж хэлжээ. Тэр үед Хит овг аймгийнхан хотын хэрмийн хаалганы дэргэд уралдаж байлаа. Ефрон өөрөө тэнд байсан учраас Авраамд хэлсэн. Эрхэм хүндэт ноёнтоо та бидний үгийг болгоож хайрлана. Би танаас мөнгө аваад яах вэ? Тэр газрыг тэр чигээр нь хадан булштай хамт би танд зүгээр өгч байгааг энэ олон хүн гэрчлэг. Тэр газрыг өөрийн эзэмшил болгоод нас барсан хүнээ нутаглуул гэж хэллээ. Үүнд нь Авраам талархан олны өмнө сүгдэн ёслоод Ефрон хандж. Эрхэм хүндэт Ефронэ үг хэлхийг минь болгоно уу? Би газрын үнийг төлсөн цагтаа л нас барсан хүнээ тэнд тавь. Эрхэм хүндэт ноёнтоо үг хэлхийг минь болгоно. Тэр газар дөнгөж 400 мөнгөн зоосоор үнэлэгдэнэ. Үүнийг чинь ямар үнэ гэх вүлээ? Зүгээр л аваад эхнэрийнхээ шарлыг нутаглуул гэж Ефрон хариуллаа. Авраам Ефронтэй тохиролцсон газрыг авахар болж тэр үеийн заншил ёсоор олны өмнө 400 мөнгөн зоосыг жигнэн Ефронд гард болов. Авраамын хүү Хянан орны Мамре буюу Хеврон хотын зүүн талд орших Мах Пилах гэдэг газрыг хадан булш болон ой модтой нь Ефронээс худалдан авлаа. Энэ бүгд Авраамих болсныг хотын хэрмийн хаалганы дэргэд чуулж суугаа Хит овг аймгийнхан нэгэн дуугаар батлалаа. Дараа нь Авраам эхнэр Сарахын шарлыг тэр хадан булшинд нутаглуулжээ.